Хаврын хорь орохдоо зэрэгцэн хүмүүсийн сэтгэл зүйд өөрчлөлт гарч улмаар сонсох дууны плейлист шинжлэгддэг байна. Мөн энэ үед хүмүүс сэтгэл зүйн хувьд шин зүйлийг илүү нээлттэйгээр хүлээн авах хандлагатай болдог тул уран бүтээлчид шин дуу гаргавал хүний дурсамжинд илүү гүн үлдэх магадлал өндөр байдаг гэж сэтгэл зүйч нар онцолж байна. Хавар ирлээ шүү хүүхнүүдээ хангаан цасыг хайлуулсан хавар ирлээ шүү хүүхнүүдээ. За энэ дуу яагаад бидэнд дотн санагддаггүй гэвэл сэтгэл судлал талаасаа тухайн хүний хавар цагт сонссон дуу хүний дурсамжинд илүү их үлдэх магадaltaй байдаг байна. Тэгвэл би төхөн за яг энэ хаврын цагт ямар дууг сонсвол илүү сэтгэл зүгөө тогтвортой байх уу, ямар дууг сонсвол илүү эм орох уу, ямар дууг сонсвол илүү аз жаргалтай болох уу гэдэг мэдээллийг хүргье. Оюутан цагийн сайхан дурсамжууд байна те. Тэгэл анх ажилд орж исэн дурсамжууд байна. Тэгээ хүний амьдралд юу их тохиолдоход байна. Насны намар надтай ирнэ. Насны жаргалыг өсөхтэй өгүүлнэ юу л. Насны намар надтай ирнэ. Нартын жамми ухаарах юм даа. Ер нь бол хаврын улиралдоо яг ч нэг хоохны доо их айгүй санаанд ордог. Тэ энэ сургууль төгсөж байгаа хүүхдүүд өөрөө би нэг бас сургуульд ажилладаг байхгүй юу. Тэгэхээр ялчгүй нэг сургуулийн хонх ч юм уу нэг сургуультай холбоотой их доо их санаанд ордог. Суульчийн хонх бороо зүр сэтгэл минь дурсамжуултын сүлжийн цас анхны бороо зүрх сэтгэлд минь Уурам салаад агаад яг эмо дуул сонслоо. Хүнийгийн дуул сонсдог шүү дээ. Тэ бас удирлаад харуулдаг тэ. Гуниглаад яг бай цээжин дотроо гэдэг дуу байдаг шүү дээ. 3 сарын 1 болоод 5-аар ирнэ гэдэг. Yongsop. Тэгэл ер нь иймэрхүү л дуу сонсдог. Хаврын улирал нь хүнийг хамгийн их туйлдуулж ядраадаг. Энэ үед дуу хөгжим хүнийг эмчлэх, цаашлаад тань болж өгдөг тохиолдолч бий. Тиймээс иргэд хавар илүү цоглог хэмнэлттэй ая дуу сонсохыг эрмэлздэг тухайга ярьлаа. Гэхдээ хүчээр цоглог хөгжим сонсох нь сөрөг нөлөөтэй байж болзошгүй гэж сэтгэл зүйч тайлбарлалаа. Хавар бол нөгөө хүн ер нь яг физиолог нь хүний сэтгэл зүйн юм шинэлэг юм хөнгөн мэдрэмжийг үл ерөнхийдөө өгүүлж идэг гэсэн үг. За түүнтэйгээ холбоотойгоор бол байгалийн дуу чимээ ерөнхийдөө би бол хоёр аяыг зөвлөдөг. Байгалийн дуу чимээ нэг нь төгөлдөр хуурын ая. За байгалийн дуу чимээ нь болохоор хүний яг нөгөө тархины стрессийг илүү зохицуулж идэг. За хөнгөн симфон төгөлдөр хуурын ая нь болохоор илүү анхаарал төвлөрөхөд тусалж идэг гэсэн үг. Хаврын цагт тайлбарлах өөр таатай санагдах бүтээлийг сонсож байхыг сэтгэл зүйч зөвлөлөө. Учир нь зөвхөн төгөлдөр хуур байгалийн аязаас гадна рок, хипхоп дуу хөгжим сонссон ч стресс тайлагддаг байна. Харин уран бүтээлчдийн хувьд шинэ уран бүтээл төрүүлж олон нийтэд төргөл хит болох магадлал өндөр байдаг байна. Энэ нь хүмүүсийн сэтгэл зүй хаврын улирал чин зүйлийг хүлээж авах нь илүү байдагтай холбоотой байна.